За, үчимэнд манайхаа өнөөдөр болгон эрхчлөө яриа цаах дээр явуулах хэрэгтэйсэн. Тэгээд цаах маань ажилдаа хөдөө явж байгаа. Тэгээд бүтэнсөө хагас өдрөө 21 цагаас эрхчлөө яриа явна. Тэгээд өнөөдөр миний ярих сэдэв бол энэ ямар нэгэн философи хүн тэнэг байх хэрэгтэй мэрэгтэй гэж юусоо бичээгүй шүү. Адам Смит л бол алдах эрхийн тухай бичсэн байдгийн. Хүн алдах нь үнэн мөн замд хамгийн хурдан очих зам юм аа гэж хэлсэн байдаг. Тэр нь юу вэ гэхээр хүн өөрөө алдчихж аливаа юм дээр ухаардаг гэсэн санааг агуулдаг л да. Хиний Декартийн эрхчлөөний философи дотор бас ёс суртахуунгаар хүн алдах нь өөрөө тэнэглэл юм аа гэж бичсэн байдаг. Ёс суртахуунгаар гэдэг маань буруу зүйлийг мэдсээр хийж байгаа энд алдааг бол тэнэглэл юм аа гэж хэлсэн байдаг. Тэгээ философчид бол алдах эрхийн тухай ямар нэг юм талаас нь битцсэн байдаг болохоос биш тэнэг байх эрхийн тухай бичээв. Зүгээр нийгэм дээр юм тэнэг байх байдаг. Тэрний төлөө энэ хүн тэнэг байсныхын төлөө гэдэг юм энэ чөлөөт нийгэм чинь нээлттэй засаглалттай юм арчилсан тогтолцоотой ийм нийгэм өөрөө хүнийг тэнэг байсныхын төлөө ялдгүй. Тийм учраас ч энэ одоо ингээ бүгд харж байгаа хэвээр Монголд ингээд зэрэг хаврын зэрэг ингээд юугаар хөөж байгаа, машинаар хөөж байгаа, дромоор хөөж байгаа, бахардуулж унгаагаад тэгээд тэр амтныг гизэн гаргаад 8 уушигтай байна. Тэгээд энэ бол тэнэглэл шүү дээ. Тэгээд энд итгэж байгаа лайваар энэ чинь лаборатори гэж юм шинж ухаанд байдаг. Тэгээд зүгээр лайв хийж чад нэг хүн гизэн ухаад энэ ураанаас хорцсон байна гэдэг. Энэ бол энэ тэнэглэл баггүй. Тэгээд эдгээр тэнэг байцныхын төлөө зүгээр энд хуулийн хариуцлага нэг тодорхой юм дээр хүлээх хэрэгтэй. Энэ юу вэ гэхээр нөө экологийн цагтаа хаврын энэ турхай амтан хөөж авсныхын төлөө энэ хүмүүс бол экологийн цагтаа төрчлөн хууль юм юу гэдэг тэрнгүүрээ хариуцлах хүлээх хэрэгтэй. Зүгээр лайваараа тэр хүмүүс тэнэг юм ярьж болно шүү дээ. Тэ. Урааныг малхан дээр тавьж идэж болохгүй, талхан дээр тавьж идэж болохгүй бай. Бид болон тэр талхан дээрээ тавьж идмээр байгаа юм энэ гэдэг ингээд тэнэгтэж болно. Энэ бол эрхтэй байхгүй юм тийм тэнэг байх. Тэрнээс биш Чернобылийн уурхай 1986 онд дэлбэрсэн. Тэгээд тэрнээс хойш ингээд тэнцээ 2 хөлтөө 4 толгойтой 2 толгойтой өдр чон төрсөнгүүтэй буг чон хамгийн их өссөн байна гэдэг байгаа. Амьтад их өссөн байна гэдэг байгаа. Тэгээд тэрэг зүгээр Google дээр ингээд хайгаад олчих боломжтой. Уран сайхны кино мануугаар ингээд уран хортой амар юм байна маа гэ мартаа гэдэг кино мануугаар төсөөлөх юм тэнэглэл байж болно. Энэ зүгээр л энэ хүмүүс ингээ өөрсдөө трайцаа давж чадахгүй байгаа учраас энэ тэнэглэлүүд байдаг. Зүгээр энэхийн төлөө хэн нэгэн хүн тэр хүнийг шорон моронлуул аваач хийж болохгүй тий. Чи ингээ тэнэг байна гэж шоронд хийж болохгүй шүү дээ. Тэр юм тэнэг байх бол хүнд өөрт нь ирэх бий. Тэгэд энэ арчсан тогтолцоотой чөлөөт нийгмийн үр дүнд юм хүмүүс юм тэнэгээрээ ингээд ялгардаг. Тэр арцнаар буюу эрүүл сарвал ухаанаар асуудалд ханддаг. Тэр эрх зүйл тунгаа шүүмжил сэтгүүгээр яагаад гэж өөрөөсөө асууж яагаад энэ хүн ингээд байгаа юм бол энэ ямар учиртай энэ гэж асуудаг ингээд эрх зүйлэн тунгаах сэтгүүтэй хүмүүс байдаг. Нөгөө талд нь ингээд шууд юмд итгэдэг юм тэнэг байх хэрэгтэй л дээ. Тэгээд тийм хүмүүс байдаг. Энэ бол энгийн үзэгдлээ харамсалтай манай улсад энэ нөгөө нэг шууд юмд итгэдэг юм харанхуугаар учир шалтгааныг олохгүйгээр ингээд явдаг хувь нь 32% болчиход байна л да. 32%. Нийт ингээд насанд хүрсэн хүмүүс чинь 2 сая 100 орчим мянгад тоолох юм бол тэрний чинь 32% буюу 600-аад мянган юм гаруй мянган нэг юм 640-50 мянга орчим нэг юм харанхуй юм хүмүүс байгаад байна л да. Энэ тэнэг тэ юмд ингээд итгэдэг. Тэгээд тэрийг ингээд шууд яаж ураанаас хорцны нотлоод байгаа юм. Тэр чинь лабораториор нотлох ёстой. Хэрв тэнд амтан хордож байгаа бол одоо очиод тэнд ингээд галзуу лайв хийгээд байгаа хүмүүс аль хэдийн хордож үхэх ёстой. Тэгээд тийм алга тэр хөх хүстэй эмэгтэй тэр хамгийн түрүүнд хорж өгөх ёстой шүү дээ.
Тэгээд тийм алга. Тэгээд тийм юмд итгэж байгаа хандлага нь сөрөг бол байгаа. Тэрэн дээр бол мэдээж энэ популистууд гэдэг байгаа. Популистууд гэдэг чинь хизээч гүйцэтгэхгүй зүйлийг олон нийтийн өмнө худал ярьдаг хүмүүсийг хэлээд байгаа. Ард түмний хүсэл сонирхлын хүсч байдаг зүйл нь хизээч биелэгчгүй зүйлийг ингээ хүсч байдаг хүмүүс популистууд гэдэг. Тэгээд тэнэг хүмүүс нэг ихтгэхээр юу болд юм бэ гэхээр улс үндэстнээ сүрүүлждэг юм аа. Энэ тэнэг хүмүүс ихтгэхээр. Тэгээд энэ Венесуэл гэж нэг улс байдгийн. Бид нар хүүхэд байхдаа үзчихсэн байх. Тэгээд халтар царайт гэдэг нь манай үеийнхэн маа тэрнээс дээш үеийнхэн бол бүгд л мэдж байгаа. Халтар царайт гэдэг нь гардаг. Тэгээд тэр халтар царайт кино чинь 90-ад онд гарч байхад 90-ад оны их үеэр гарч байхад хүн болгоно л манай Улаанбаатар манай Эрдэнэтийн гэсэн ингээд гадаа машин юу яахгүй бол ингээд хүн болгон гэртээ орж тэрийг үздэг байсан. Тэгээд тэр үед юу болсон юм бэ гэж. Бүгдөө тэр халтар царайт кино гараад биширдэг байсан шүү дээ. Тэгээд тэнцээ нэг популист нөхөр тэр тэнэг хүмүүс зориулаад юм ярьсан байхгүй юу? Тэр тэнэг хүмүүс зориулаад ард түмэнд баялгаа авна гэх 1998 онд Пугачёвс гэдэг ерөнхийлөгчийн сонгогдсон гутаа баялгаа авна ард түмэнд гэж яг одоо манад болж байгаа үйл явдал болсон. Ард түмний өмч ард түмэнд баялгаа авна гэдэг. Тэгээд тэр тэнэг хүмүүс нь алга ташсан. Тэгээд юу болсон бэ гэхээр Венесуэлийн хамгийн түрүүнд гадны хөрөнгө оруулагчтай хөө гаргацсан. Тэр нэг тодорхой яг юм тэр чинь нэг санг бол та нар энэ нөрөөгмөр хүмүүст нь ингээд мөнгө ингээ өдрө болго ингээд олсон орлогоосоо тараадаг гэж бодож байгаа бол эндүүрлээ тийм байдгүй. Энэ өөрөө эдийн засгийн талаас нь манай комеди амраадуу нэлээд тодорхой яриад өгсөн байсан. Олон хүмүүс яг энэ Норвегийн сангийн талаар надтай утга чулуунсан нэг төвжрэл дунд орж явахдаа аягүй тодорхой ярьсан. Тэгээд эдийн засгч нар энийг аягүй тодорхой ярьсан учраас би өөрийнхөө эдийн засгч биш учраас мэдгүй сэдвээ ингээд орхичээ. Ер нь зүгээр тодорхой аягүй богинохон ойлгомжтой өөрийнхөө ойлгосныг хэлэхэд Норвегийн сан гэдэг буюу энэ Саудын Арабын сан, Кувейтийн сан гэдэр яадаг вэ гэхээр эдийн засаг сүрүүлчихгүй тулд орж бусад салбараа устгахгүй тулд өөрөөр хэлбэл бусад үйлдвэр үйлчилгээнийхээ салбарыг устгахгүй тулд тэр сандаа мөнгө өргөжлүүлээ гадаадад тэр сангаа үржүүлж идэх байдаг л тухай ойлголт юм билээ л. Тэрнээс ингээд усаараа хувааж идээд балардаг тухай ойлголт биш. Яг Венесуэлд бол тань энэ болсон. Венесуэлийн баялагын сан гэж байсан. Тэнд нэг Венесуэл тодорхой ашигтай болоод мөнгө хоримтлагдсан. Тэр мөнгөний яг энэ оюун эрдэнэ засгийн газарт шиг ингээд тараагаад тэгээд тэрийг хүмүүс авч идээд гадныхан манайхыг шулгаж яах гэдэг яг ийм сэтгхүүтэй эрүүл бус тэнэгдүү хүмүүс дээрээ босч ирээд энэ нь олонх болоод давлгаалаад тэгээд юу болсон бэ гэхээр Венесуэл улс 8 жилийн дараа дампуурсан байхгүй юу? Ер нь бол 6 оноос гэдэг. Ер нь ихсэн цагаас л дампуурсан. Яагаад дампуурсан бэ гэхээр ард түмэн өмчөө авсан байхгүй юу? Ард түмэн. Тэгэд ард түмэн өмчөө авсан учраас Венесуэл дампуураад Венесуэл гэдэг улс одоо талхны мөнгөний талхныхаа мөнгийг тэрэгэн дээр түрдэг хідэн шуудаагаар нь авч явдаг. Тэгээд талх олдохгүй, тэн чинь бараа бүтээгдэхүүн олдохгүй. Тэгээд нэг амь насанд хүрч хамгийн аюултай улсуудын тоонд одоо орцсон явж байна л та. Тэгээд Венесуэл бол яг л ийм болсон. Тэгээд яг манайх тэрний араас ингээд залгаад юм явж байгаа. Танд тэнэг байх хэрэг байгаа. Ингээд тэрний чинь төлөө таны хэн нэгэн шоронд авч хийхгүй. Хамгийн гол нь та хүүхдийнхээ ирээдүйн маргаашийг устгаад байдаг юм л та. Хуан Перон гэдэг энэ Норвег солиорч юунд Аргентины нэг улс төрч байсан. Бас фашизмыг яаж дэмждэг цэргийн яамны сайд байж агаад шоронд ороод байжсэн чинь нөгөө нэг ард түмэн гэдэг байгаа хүмүүс нь гарч ирж ихсаад тэр нөхрийг шоронгоос гаргаад тэгээд ерөнхийлөгчөөр болгоод
Тэгээд тэр улсыг тэр Венесуэл чинь хамгийн гайхамшигтай дэлхийн хурдтай хөгжиж улсыг тэр нэг популист нөхөр бас гарч ирээд ард түмэндээ бас баялгаа авч өгөөд ард түмэн нь бас баялгаа хувааж идээд яг ард түмэн гэж юм юу хэлээд байгаа мэдэхгүй байна. Би дараа нь нэг асуугаад ярилцъя гэж боддог байхгүй. Тэгэд улсаараа ингээд тэр хуримтлуулсан мөнгөний нийтээд тэр Венесуэл балраад маш олон жил ингээд хогийн сав болж амьдарч 70 он тэр Хуан Перон насвараад 73 он шиг санагдаад байна. Тэгээд тэрний ахнар гэж байсан эмэгтэй байсан. Тэр дэд ерөнхийлөгч одоо иргэний дайн руу ороод бүр өнөөдөр Аргентин бүгд нэг баларцсан улс байжсныг энэ 20 милиг ингээд нэг энэ 20 милигээд нодлон сонгогдсон Аргентин ерөнхийлөгч энэ Гамбайгийн манай Гамбайг дөө орчуулсан Невко Абрахын компани хэвлсэн. Одоо манай улсын хурлд харцсан намын бүлгийн дараах зохт гэрлийн санаачлагаар энэ хүү ном ингээ орчуулагдчих гарсан. Энэ номыг аваад үзчихээр 22 сая төгрөг юм билээ. Урж өдрөл гарсан ном л доо хэвлэлтээс. Урж өдрийн цаа дотор нөө. Зөвлөд өнөдөр 3 дахь гэж юу бүтэн сайн гарсан те. Тэгээ энэ ном байгаа. Тэгээ та нар ингээ энэ номыг нэг худалдаад аваад уншаарай. Тэгээ энэ Аргентин гэдэг улс баларсан юм аа. Тэгэд энэ чөлөөт эдийн засгтай байхгүй энэ засаглал нь энэ нээлттэй байгаад ямар нэгэн ард түмэн гэдэг юмдаа ингэж юм тараахгүй бол тараагаад баларсан гэдгийг ойлгоод энэ улс ингээд одоо засагтаад явж байгаа. Амархан биш л дээ энэ өргөс авч байгаа шиг амархан биш. Хүмүүс уурга тархинд хишмэл үлдсэн ард түмний баялаг гэдэг энэ Халтмаагийн Баттуулгад ингээд итгэж ингэж өөрсдөө хорлсон хүмүүс олон биш дээ. Тэр над олон хүмүүс малчтыг яаж хорлсон гэж асуугаад байгаа юм. Халтмаагийн Баттуулга гэдэг хүн чинь 2012 онд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн яамны сайд тэр үед хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн яам гэж байсан 2012 онд Норвегийн Алтан үеийн засгийн газар багт. Аль шир нэхийг чинь хоньны нэхий дээр өхрийн шир адууны ширийг чинь урд хятадууд худалдаж аваад урагшаа ачиж гаргаад тэгээд тэнцэн үйлдвэрлэдэг гэсэн юм. Тийм учраас энэ чинь нэхий агуу үнэтэйсэн баггүй маш үнэтэйсэн. Тэгсэн чинь эх оронч болж гарч ирэнгүүтээ Монголда арь ширийг үйлдвэрлэнэ гэд хил хаагаад тэр нь манай малчид алгадашаад өмхийн хужаанаар өгөхгүй зүүгээд тэгээд юу болсон бэ гэхэд жалганд тэр нэхий чинь хаягдсан баггүй та. Тэгэд ийм тэнэг байсныхаа төлөө өөртөө ингэж хохирол төлөөд байдаг юм аа. Одоо мах байна шүү дээ бас. Махан дээр бас л манай малчид өөрсдөө мэдээж энэ нийлүүлж байгаа хүмүүс нь өөрсдөө энийг эсэргүүцэхээр дуртаяа энэ популистууд энэ дээр чинь тоглодог. Та нар намар нэг жоох маха малаа тууж ирээд энэ эмээлтэй тэр хятадуудад зардаг байсан. Тэгээ тэрнгөөрөө хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр илтгэлөө юм зохицуулдаг байсан. Тэгээ тэрий чинь ингээ хааснаас болоод хятад руу мах гарахгүй өмхөө хужаанаар аваад ингэж хаасан болоод малчид та нарын амьдрал туссан шүү дээ муугаар. Тэрнээс энэ байранд орон сууцтай Улаанбаатарт байгаа хот суурин шимэл газар амьдарч байгаа хүмүүсийн амьдралд ордог байхгүй. Худалдаа авалчин мууссан. Тэ хүссэн махаж нь хөгшин хөвөө янз бүрийн тэр хөгшин махаж ирэхэд нь авчдаг байсан болвол тийм байхгүй болсон. Малчид та нар л хохирсон. Сайн ингээл 24 он та нарт хайртай болол Монгол ардын намынхан тухан дээрээ сарнаатай байшингийнхан та нарт шинэ хоршоо гэж бах мөнгө тараасан тий. Одоо тэрнийхээ охирлыг малчид та нар л амсаж байгаа үстэй. Ноолор үчүүн 80,000 хөрхөө болчихлоо гэдэг байгаа. Бас л ноолор үчүүн ингээ аваад хятадууд аваад ингээ урагшаа аваад галдаг байсан. Түүхийн эдээр нь авч гарч байгаа шүү дээ. Угаа. Тэгсэн чинь өмхийн хужаанаар аваад ирсэн яасан хилээ хаасан. Ноолор авах гэдэг болчихсон. Бас л ноолор үйлдвэр байрнаа далаа хийчихнэ гэсэн. Тийм байдгүй маа. Тийм байдгүй. Яагаад байдгүй юм бэ гэхээр энэ өөрөө манай улс тэр ноолор чи үйлдвэрлээд ингээ гаргадаг компаниуд нь байгаа. Тэд нар чинь өөрсдөө дэлхийн зах зээл дээр өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг таниулаад явж байгаа. Тэд нар чинь тийм ихээр нь үйлдвэрлэж чадахгүй. Тийм ихээр манай ноолорыг өмсөд
манай Монгол шиг ингээд жилийн 4 улиралтай ус ховор штэ. Цөөхөн. Тэгээд тэр орнуудад тэр чанартай өөр улсуудын ноолор бас авчдаг байхгүй юу? Ганцхан Монголын ноолорын хувьц аавна гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр тэр чинь бизнесмэнүүд судлаад за энэ болохгүй юм байна. Ингээ ашиггүй байгаа учраас хувийн хвшлийг хийхгүй байгаа. Тэрнээс ингээ улстай хайргуудаа юм уу мөнгө олох дургуудаа ингээ бизнесмэнүүд хийхгүй байгаа юм. Ерөөсөө биш. Тэгээ одоо ингээд ноолруу чи өмнө ингээ унгацсан. Одоо ингээд хүмүүс ингээл ялангуяа энэ орс хэл мэдгүй байж орсуудыг дахин шүтээддэг хүмүүс. Ийм тэнэг байх хэрэгтэй тань. Гэхдээ энэ хөрш зэрэгэлтэй бууруу орноо хэрхэн яаж дэвлэхтэй хөгжих гэж зүтгэх нь хэрхэн яаж улс үндэстнийг орж буудаж алж чаддаг түүх Украин Оросын түүх шүү дээ. Тэгээд энэ том гөрнөөдөөс дууга байж гэдэг тийм. Бидний хөвсгөл далайг аавн эсвэл алтан болог хойд сэлэнгийн чинь одоо манай орс аавныг ороод ирвэл тэг бүгдөө чимээгүй тавиад өгч юм уу. Тэг ийм тэнэг эрэхтэй. Гэхдээ альва юм бас эрүүл сарвал хэсэг нь эргцүүлж бодож явах хэрэгтэй юм аа. Яагаад ийм учиртай юм бэ гэж. Тэг энийг ярихаар хужааг нь л дээ. Яагаад гэвэл тэр тэнэг байдаг хүмүүс чинь нөгөө тийм эргцүүлэн тунгаах сэтгэхүй байдаг байхгүй. Тийм болохоор тэг ялангуяа манай үеийнхэн, манай дээд үеийнхэн тэгээд энэ социалист лагер үед бидний хүүхэд наснд нөгөө нохото 4 танкчин тэг үхлийн архив гэдэг дайсны тал манай тал гэдэг тархинд кодлогдсон. Яг тэр кодоор одоо хүртэл явдаг. Учир зүйн юу юм бэ? Яагаад энэ хүн ингэж яриад байгаа юм гэхээсээ илүүтэй шууд нөгөө талынх нь хүн болгож хардаг. Монголын эрх ашиг байх ёстой гэхээсээ илүүтэй Оросыг агуу Орос гэж хардаг одоо хүртэл. Гэтэл яг зүүн юу болсон бэ гэхээр бид нар өөрсдийнх маань амьдрал туулаад одоо өнөөдрийн тэнэг байх нь 32% байгаад байгаа чинь дийлэнх нь манай үеийнхэн буюу манай дээд үеийнхэн байгаа хгүй. Өөрөөр хэлбэл 45-аас бараг дээш 80-аад оныхноос дээш тэр насных нь байгаад байгаа хгүй. Тэнэг байгаа. Ихэнх нь дийлэнх нь. Тэгтээ бүгд гэсэн үг биш шүү. Дийлэнх нь. Тэр 32% чинь дийлэнх нь ийм тэнэг байгаад байгаа. Тэгээд ард түмэн мэдж байгаа гэдэг тийм. Ард түмэн гэж яг хэдэн хүнийг хэлдэг юм бэ? 10 хүнийг ард түмэн гэдэг юм уу? 1000 хүнийг ард түмэн гэдэг юм уу? Яг хэдэн хүн хэлэхээр ард түмэн болдог юм. Ард түмэн гэж яг юу вэ? Хэн бэ? Ард түмэн өмчөө авахар боллоо гэдэг тийм. Ард түмэн өмчөө авахаар Венесуэл болдгийг бол би мэдэж байна. Ард түмэн өмч авахаараа эрх мэдэлдээ сууж байгаа хүмүүс тэрийг тэндээс хамгийн хашиг хонжоож дээрэмддгийг бол би мэдэж байна. Ард түмнэрээ хожсон ард түмэн гэдэг байгаа тэр хүмүүс нь хэзээ ч хожж ирсэн би бол мэдэхгүй. Яг ард түмэн гэж юм бэ? Хүн хэн нэгэн өөрийгөө илэрхийлж байгаа бол тэр хүний л илэрхийлэмж. Чимбат гэж миний илэрхийлэмж болохоос биш. Хэн нэгэн хүнийг төлөөлөөд ард түмэн гэж ярих нь өөрөө ямар ард түмэн гэж яг юм. Тэр чинь тэг эзэн биштэй зүйл юм уу? Хэдэн хүн байдгийг, хаана байдгийг. Тэгэл баяр цогтыг, чиндийн сайхан биелгийг, сангжуун баяр цогтыг, нэлбэг дөржийг, энэ мэд сайхан, инг сайхан гэдрийг буруутгаал ингээл даваа дөржин гам болт гэдэг хүмүүсийг буруутгаал ингээл тэр засагт ажиллаж байх үед нь бид нар өөртөө яаж амьдарч ирсэн. Тэр ард түмэн хулгайч гэдгийг мэдж байгаа гэдэг юм. Тэгвэл бидэнд энэ ард түмэн гэдэг нь яг хин тэрийг надад нэг хэлээд өгчөөч. Тэгээ ард түмэн бүгдийг мэдээд байгаа юм бол тэгвэл хууль хяналтын байгууллага байх шаардлагатай юм уу? Тэгээ факттай баримттай юм гаргаж ирээд тавихаар ямар ч байсан сэтгэлтэй хулгайч на Батболго чинь эх оронч хулгайч юм. Сэтгэлтэй хүн хулгай гэдэг юм уу? Эх оронч хүн хулгай гэдэг юм уу? Ард түмэн хамгаална гэдэг. Яг ард түмэн гэж юм. Энэ эзэн бийгүй юм ард түмэн гэдэг нэрнээс чинь болж хулгай дээрэмт тонол бий болдог шүү дээ. Өөрөөр хэлбэл
ард түмний нэрийн өмнөөс бид тэр 1921 оноос хойш 90 он хүртэл ард түмний нэрийн өмнөөс очноо мянган хүмүүсээ буудаад алдсан шүү дээ. Ялангуяа тэр 37-оос 39 он их хятлагын үед бид тэр 60 мянган тэр хэний яг өөрх нь хорлоогийн чав болонгийн тэмдэглэлийн дэвтэр 54 мянган хүмүүс буудаад алдсан юм шүү дээ бид тэр. Тэр чинь дандаа ард түмний нэрийн өмнөөс буудаж алдсан шүү дээ. Амар сайдыг ард түмний нэрийн өмнөөс буудаж алдсан. Пилждингийн дунгааг амар дэндэн сайдыг бас ард түмний нэрийн өмнөөс буудаж алдсан. Эрдэм мэдлэгтэй хүн болгоноо бид ард түмний нэрийн өмнөөс буудаж алдсан шүү дээ. Тэгээ ард түм гэж яг хин тэр лоохууд сурмаажуг төмөр очир нямбуу гээд 1959-өөс 64 оны хэлмэгдүүлэлттэй үе. Энэ бол хэлмэгдүүлэлт үе. Энэ бас л ард түмний нэрийн өмнөөс тэр дэвшилт үзэлтэй хүмүүсээ бид нар хэлмэгдүүлсэн шүү дээ. Ард түмний нэрийн өмнөөс. Ард түм гэж яг юм бэ? Мэдгүй н ард түмдөө зориулж танк орж ирэнгээр нэвтрүүлэг хийгээ үзтээ. Тэгээ танк орж ир одоо төмөр зам холбож ш танк ороод ирвэл яах юм? Тэг хэн ийм ард түм гэдэг үгийг ашиглаад идэх юм? Ард түмдөө баялгаа авна гэд тэгээд баларцсан улс Венесуэл байна, Аргентин байна. Одоо буцаад бий болж явж байгаа шүү. Одоо Оросын ард түмэн Оросоо мэдж гин үү? Нөгөө ард түм нь Белорус байна. Эрх мэдэл дээр сууж байгаа хүмүүс өөрөөр хэлбэл энэ засгийн нэр ард түмний нэр төрийн нэр барьж хүний өмчийг дээрэмдээ цуглуулахаараа тэр хүмүүс хамгийн их ашиг хонжоог нь олдог шүү дээ. Одоо энэ 5 толгойч ард түмний өмч шүү дээ. Тэг хэн ард түм юм? Яг би ард түм юм уу? Надтай нийлээд хэдэн хүн нийлэхээр ард түм болох юм. Тэг 44 их 80 төгрөгийн хулгай хийгээ үсттэй засгаас. Тэг ард түм гэж яг юм бэ? 44 их 80 төгрөгийн хулгай хийсэн шүү дээ. Оюун эрдэнэ засгийн газар хулгай хийсэн. 24 оноос өмнө оюун эрдэнэ толгойжсэн тэр засгийн газрыг оюун эрдэнэ засгийн газар хулгай хийсэн. Тэг одоо хүртэл ингээл ард түм чинь л байгаа үстэй. Ард түм баялгаа аваад байгаа. Тэгэд ингээд бүгдөө ингээд сүулдэ юу ч болчвол яах вэ? Нэг Монгол ардыг үлгэр байдаг юм даа болно. Нэг эмгэн 7 хон дэмгүүгөө 7 ямаатай байсан. Өвг нь нөгөө нэг тийм эдхийн хинэттэй. Тэгээ хоноо гаргаж идсээр хагаад ганцхан үлдсэн байдаг. Эмгэн одоо энэ хоноо алаад идчих юм бол хоёулаа үлдэрч өгөх шүү. Би аргалт хүчээд ирээгээд явсан огорн өвгөн хоныг гаргаа идчихдэг. Хамгийн сүүлчээ ямаагаа гаргаа идчихдэг. Тэгээ эмгэн дэлэнгийн аваачаад нэг цагаан хадан дээр аваач наагаад тэгээд одоо энэ ч үлгэр шүү дээ. Гуугаад тэнгэрээс гуугаад тэгээд тэр нөө дэлэнгээ сааж сүү гаргаад тэрнгөөрөө ингээд нэг юм голоо зогоодог байсан чи өвгөн чи хаанаас юу сүү олж ирээд байгаа гэж уурсараагаа хилүүлээд нөгөө цагаан хадан дээр зарцсан дэлэнгийн тэгээ эмгэн ахаад аргаж явцгаа гурна. Нөгөө дэлэнгийн авчраад шараад идчихдэг. Тэгээ хоёул үлбэрч өгдөг үлгэр байдаг шүү дээ. Тэрэн шиг юм болно. Тэрэн шиг л юм болно. Яагаад гэвэл 34-өөс 50% дээрэмдээ тах юм бол манад гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Яг Венесуэл шиг болно. Боломжтой хэсэг чинь гадагшаа борыг та нар ихэнх нь л үр хүүхдээ за одоо гадагшаа гартаа Монгол найдваргүй болчихлоо гэж хэлээд хүүхдүүд чинь угаасаа энэ хүний зам ёсны юм баггүй да сайн сайхан амьдралууд тэмүүлдэг нь өнгөтэй өөдтэй амьдрах гэж явах нь дийлэнхийн маань тийм зам ёсны ойлголт. Магадгүй зарим зүгээр ингээд заавалч тэгж амьдрахгүй сайхан сэтгэлээр амьдрч нэгдэг хүмүүс л бол байдаг л баг л та. Гуйлах чиндсэн сайхан сэтгэл байх болно гэдэг юм. Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгээс хатчих үгүй гэдэг. Тэгээд тэнэг байгаа чинь мэдлэггүй сайхан сэтгэлдээ чинь зовлон байхгүй. Аливаа юмны учир шалтгааныг ойлгохгүйгээр сайхан сэтгэлээр өөрсдөө ирээдүйг хорлож яадаг. Тэг ихэнх нь ингээ гадагшаа гараад явчихдаг. За энэ учир энэ чинь ингээд мэдээж юу гэж үр хүүхдээ нэг зүшин талах голдуулаад нэг элсэн сахар тавиулаад тэр хүмүүс хүсэх юм бэ. Ихэнх нь тэр сайхан
өөртөөхөө төсөөлж байгаа тэр өөдөө өнгөтэй амьдрал руу явна. Тэгээд энэ ч цөөхөн хэсэг нь үлдэнэ. Нөгөө нэг сайхан сэтгэлтнүүд үлдэнэ. Нөгөө мэдлэхгүй сайхан сэтгэлтнүүд. Тэгэд юутай үлдэх вэ гэхээр гадны нэг хүчин зүйл дайсан байж болгодог. Тэр нь одоо манайд бол хятадтай. Тэр нэг юм яриа байдаг л да. Ихэнх маань энэ тэр мэдлэхгүй сайхан сэтгэлтнүүд маань ярьдаг яриа. Орос бидний тусгаар тогтнолын баталгаа гэж. 1990 онд Орос цэргүүд манайхаас гараад явсан. 35 жил болж байна. Хятадтай ямар нэгэн хилийн маргаан болсонгүй бид. Хятадууд бидэрлүү орж ирж, эзлэх гэж орж цэрэг техник барьж орж ирсэнгүй. 3 дахь хөршөөс бид нар бизнесийн хөрөнгө оруулалт татах нь чухал. Айгаад байгаа бол хятадуудаас айгаад байгаа бол бид нар хятадуудаас илүү баян чинэлэг илбэг хандлан амьдрахын төлөө хичээх хэрэгтэй. Ихэнх нь л ингээл Монголыг хятадууд эзлээд уул уурхаа тэр окей. Тэр чин зүгээр хятадууд орж ирээд өөртөө сайн дураараа ингээ уул уурхаа манай газар шороо ухаад байгаа юм биш үү? Засгийн газар гэж би тэгээд тэндээс лиценз авдаг. Хайгуулын ашиглалтын лиценз авдаг. Тэгээд тийш уул уурхаа дээр аз үзэж ортгол ойлголт шүү дээ. Тэгээд энэ яах аргагүй нөгөө нэг мэдлэггүй сайхан сэтгэлээс болж бидэнд яг юм Венесуэлийн гонигт үйлдэл татагдах гэдэг нь л да. Магадгүй энэ 28 он хүрэхгүй ч байж магадгүй бид ингээд усаараа дампуурах юм руу явж байна. Тэг хууль зүйн сайд нь ингээд яндаж болшгүй далааш яасан баян нутгүй гэж зүгээр дуулсан юм уу гэдэг байгаа тийм худлаа дуулсан юм уу гэдэг байгаа. Дуу муугаар ингээд төсөөлж байгаа хууль зүйн сайд чинь та нарыг доромжлоод байгаа байхгүй. Эрүүл саруул хэсгийн доромжлоод тэнгүүдэд нь тааруулж ярьж байгаа. Эрүүл саруул хэсэгт нь та доромжилж байгаа байхгүй. Тэнгүүдэд л яг тааруулж ярьж байгаа. Гэхдээ зүгээр л ингээнээр л бодлоо. Танай хашаанд нэг гулмаа алт 20 метрийн доор байгааг азуул нэг тийм мэрэгэн хүн хилчиж. Тэгээ чи тэрийг ухахын тулд эхлээд чамд хүр зэрэг болно. Жоотуу хэрэг болно. Чи шороог нь гаргаж хасгах хэрэгтэй болно. Машин хэрэг болно тэр шороог зөөхийн тулд. Тийм ээ. Чи өдөр шөнөгүй өөр хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Тэгээ чамд чинь хөдөлмөрлөгчөнд бас ахаад туслах хүн хэрэгтэй болно. Чи газар шороогоо дээш нь хуйнгаа дээш татуулах хүн хэрэг болно чамд. Тэгээ тэрийг гаргаж ирэх хэрэгтэй болно тийм ээ. Тэгээ чи тэр хооронд чи хоол унд идэх хэрэгтэй болно. Тэгээ ингээд тэгээ тэрийг гаргаж олж олоод авчихлаа. Тэгээ тэр чиний баялаг болохгүй шүү дээ. Чи тэрийг авчиж зарж тушааж мөнгө олоод тэр мөнгө чинь эргэлтэнд орж иж баялаг болно шүү дээ. Маш энгийн ойлголт энэ бол энэ газар доор байгаа юм ашигт малтмал гэж хэлдэг юм л да. Тэгэд л газрын баялаг гэхээр ингээд төөрөөд л ингээд 6-гийн 2 дээр бол газрын хэвлийн бод дээрх ан амьтан бүх юм ан амьд ургамал тэг бүх юм чинь төрийн нийтийн өмч байна гэж заасан байхгүй. Тэгээ энэ мал гэдэг чинь ан амьтанд орно. Энэ жимс түүж байгаа хүмүүс чинь энэ чинь ард түмний баялаг байхгүй, төрийн нийтийн баялаг, ард түмнийх нь баялаг байхгүй. Нөгөө эдрийн өөрсдийг нийлээд байгаа ард түмний баялаг байхгүй. Жимс дүүгээд авчраад зарж байгаа хүмүүсийн 50% дээрэмдж авалгаж байгаа ялгаагүй шүү дээ. Тэг хэн нэгэн хүн ингээд ашиг олох гэж бизнес хийдэг болохоос биш монголчуудад дээрэмдүүлэх гэж бизнес хийдэг юм аа. Яг Венесуэл ингэж явж байгаа баларцсан. Аргентин гэдэг улс яг ингэж яваа балраад одоо нэг жилийн дотор энэ алдаага засах гэж явж байна. Тэгтээ асрын хугацаанд туулна энэ нэг өргөс авсан юм шиг өөрчлөгдөх зүйл биш. Тэр нэг ийм ном байгаа энэ хавар мэлэг 90 гэдэг те. Тэгээ энийг нэг 35 үсэг тайлгдсан бол олоод нэг харчаараа юу болж ирсэн. Тэг хүмүүс эргцүүлэн тунгаа, юмыг эргцүүл тунгаа.
Одоо энэ маш олон орнд ингээ ураны эрчим хүчний төслүүд ахаад өчнөө олон орнуудад явж шүү дээ. Хятад, Оросд нэмэлт эрчим хүчнүүд баригдаж байна. Казахстанд нэмэлт эрчим хүчний төслүүд явж байна. Тэг Монголд олборлоод тэгээ энэ өөр дараад эрчим хүчнийхэн төсөл нь явахад яагаад болохгүй гэдэг. Тэг хэн ямар ч төхөрнөөс тэгээд ураныг гаргасан улс нь буцаа болдог гэд хэлчихсэн. Цөмийн энерги төв гэж байдаг шүү дээ. Энэ нүүбийн дэргэд олон улсын цөмийн энергийн төв. Тэр бүх энэ эрчим хүчний энэ ураны эрчим хүчин дээр явж байгаа тэр түлшин дээр хяналт тавьдаг байгууллага байдаг. Google дээр хайчхал та Чернобыль дээр 1986 онд дэлбэрэлт болоод юу болсон юм? Фукуямагийн саяхан болсон дэлбэрэлт шүү дээ. Японд дэлбэрэлт болоод юу болсон юм? Тэгээд тэнд ингээд амьтад нь ингээд үхээд 4, 5 уушигта, 8 уушигта, 6 хөлтөө юм гараад байна. Манай Эрдэнэтэд тэр 70-аад оны сүүлээр тэр юу гарсан юм шиг байна. Тэр 2 толгойтой тугал одоо музейд байдаг шүү дээ. Ямар нэг амьтан заримдаа тийм ДНХ өөрчлөлтөө тийм ховор тохиолдолтой тэгж гардаг. Тэгэд энэ лаборатори гэж нэг юм байгаад байдаг шүү дээ. Тэгээд тэр мэрийг ингээд лабораториор шинжилгүүгээр ингээд шууд хортой ингээд яадаг гэдэг ингээд. Тэгээд тэр яагаад ийм хүмүүс яриад байгаа юм бэ гэхээр тэнэг байгаа хүмүүс зориулж яриад байгаа байхгүй. Аливаа юм учир шалтгааныг эргцүүл тунгаахгүй шууд итгэдэг байгаа учраас одоо хүртэл монголчууд тэмбүүрцэн байж хат нь Оросууд аварсан гэж итгэдэг хүмүүс байдаг. Ялангуяа манай дээд үеийнх манай үеийнх. Зүгээр л Google дээр л ингээл пенцлин гэж хайгаад үз. 1945 оноос эхлээд дэлхийн 2 дугаар дайны дараанаас эхлээд Их Британд маасан үйлдвэрсэн. Тэрнээс өмнө бол тэр цэргийн зориг дээр ашиглаж ирсэн байдаг дайнууд. Тэгээ хүн төрөлхтөн чинь муу өвчнөөсөө салсан байж бэлгийн зам муу өвчнөөсөө. Тэгээд ийм юмнууд ингээд хайгаад зүгээр л тэг магадгүй Google мэддгүй бол үр хүүхд аценер чинь бүгд мэдж байгаа. Тэгээ үр хүүхдээс асуу аценерээс нэрхлэхгүй л асуучгүй да. Ингээд энэ юу болж ирсэн юм байна гэдэг. Тэгээд хэдэр чин та нарт хайгаад өгч юм. Эсвэл та тэнгэрэл үлдэнэ. Үр хүүхдийнхээ илэг доо болол магадгүй. Энэ юун дээр бичээд байгаа юм чинь ингээд сэтгэл комментууд чинь ингээд үлдчихдэг шүү дээ. Та өөрөө насаараад алга болсон ч хамаагүй үлдчихнэ. Нэг өдөр 10-20 жилийн дараа ч гэх юм уу, магадгүй 2-3 жилийн дараа ч гэх юм уу. Энэ бүх зүйл ийм итгэдэг юм тэнэг хүмүүс байсан шүү гэдэг сэтгэлийг чинь нэг хүн скриншот хийгээд тавихад үр хүүхд аценер чинь нүүр хийх газар юм боллоо шүү дээ. Тэгэхээр энэ арт түмэн гэж яг юу юм бэ гэдгийг бэргээд өдөр бодороо. Арт түмэн гэж байдгүй маа. Арт түмэн гэж яг хин хувь хүн гэж би иргэд үдч бодол олон нийтийн асуудал дээр нэгтгэхээрээ тэр иргэд олон нийт болж байгаа. Манайх бол олон түмэн гэж ярьдаг байсан юм билээ. Тэгээд энэ перстор гэдэг үгтэйгээ дүүцүүлэл манад арт гэдэг үг оруулж арт түмэн гэдэг болсон. Арт гэдэг нь бол яг дамдын сүрэнгээ цэндийн дамдын сүрэнгээ бичснээр бол харц буюу энэ нөгөө нэг цагаан ястай нөгөөх нь харц гэдэг байсан юм билээ. Тэгээд тэрийг л арт болгоод харц арт гэдэг болгоод тэрийг авч арт түмэн болгоод перстор болгоо өгөөгүй ядуу тийм хүмүүс гэж ойлгуулаад тэрнээс зүгээр тэр нь арт гэдэг үг нь яг үгнийх нь утга нь бол угсаа гаргалгүй баян чинээдэгч байж болно. Угсаа гаргалгүй буюу тэр цагаан ястгүй хүнийг л тийм харцаар гэдэг байсан билээ л. Тэр нь баян чинээдэг ямар ч байж болно. Сүүлд нь бол ийм өгөөгүй ядуу арт гэдэг өгөөгүй ядуу гуйлгач юм байсан юм шиг том ялцсан. Тэр энэ Мао өдр чинь ингээд энэ Сталин Мао энэ дарангуйлагч нар чинь яг тэр арт түмэн гэдэг үгээр л тоглосон байхгүй да. Мао чинь арт түмэн ядуу ах ч юм илүү их хувьсгалж болдог гэсэн шүү дээ.
ангийн тэмцэл хурддах тусам ард түмнийг чиглүүлэх зам нь их амархан байдаг юм аа гэж хэлсэн байдаг. Мав ард түм гэдэг цагаан цаас учраас тэн дээр юу ч дураараа сараач болно гэж бичсэн. Энэ чинь дандаа юм мэдлэггүй сайхан сэтгэл байх тухай яриа байхгүй. Мэдлэгтэй хүмүүс бол тэр арцнаад эрүүл саруул хэсэг чинь тэр чинь түүн шунгааж бодох сэтгхүүтэл байх болчиход байгаа юм. Бид амьтнаас ялгаатай учраас. Гэхдээ танд бас тийм тэнэг байх хэрэгтэй. Таны тэнэг байсны чинь төлөө хэн нэгэн хүн таны шорон давж хийж болохгүй. Харин та тэнэг байсныхаа төлөө өөр хүүхдийнхээ ирээдүйг өөрийнхөө маргаашийг болж байгаа л гэх болох хэрэгтэй. Тэгээ ард түмэн гэж яг юу юм бэ? Хин үнэхээр ард түмэнд өмчн очдөг юм уу? Хайгаад үз. Ард түмэн гэдэг юмны нэрээр барихаар хин яаж дээрэмчин болдог тухай. Одоо энэ Венесуэл энэ 25-6 жилийн өмнөх үйл явдал шүү дээ. 98 оноос эхэлсэн үйл явдал. 2000 он гэдэг дахиж ерөнхийлөгч бол үнцүүлэн дөрөлт бол 2000 оноос дахиж ерөнхийлөгч болсон. Тэгээ 25 жилийн болсон үйл явдал шүү дээ. 1945 оноос хойш юм бол 80 жилийн хугацаанд тэр Венесуэл гэдэг улс хэрхэн яаж баларсан тухай. Хурдтайгаар баларсан тухай та нараас үзэж болно. Одоо Беларусь гэдэг нэг улс байна. Ямар гуйлагч үгээгүй улс байдгийг харж болно. Туркменистан гэдэг жинхэнэ ард түмтэй бас нэг улс байна. Хойд Солонгос гэх ард түмтэй улс байна. Тэнд эрүүл саруул ухаан байх боломжгүй байхгүй. Эрүүл саруул ухаан байвал тэрийг алчдаг. Манайд нь тийм байсан. Эрүүл саруул ухаантай хүмүүсийг хилмигдүүлдэг. Ард түм байх, хоос юмд итгэдэг, шууд ухар мөчөөр учир шалтгааныг ойлгохгүйгээр итгэдэг тийм ард түм байх л хүсдэг л дээ. Тэгээ ард түм гэж яг юм бэ гэхээр ард түм гэдэг бол тэр эрх мэдлтнүүдийн хоолыг бэлдэж өгч зорилготой. Тийм л хүмүүс. Тэр эрх мэдлэлд сууж байгаа хүмүүс та нарыг сайхан амьдрал гэж явуулах худлаа тэрэн шиг худлаа юм байхгүй. Хүн өөрийнхөө амьдралыг өөртөө л бүтээдэг. Хэрхэн яаж амьдрахаа өөртөө л мэддэг. Тэр гэр бүл болсон хоёр хүн л мэддэг болохоос биш. Ард түмний нийтээр нь жаргаагаад гой болох зуул үндэстэн тэр хорвоо ертөнцийн байдаг юм аа. Аль ч нийгэмд, аль ч улсад тэр ядуу хүмүүс нь байгаа. Тэр арх тамгууд эргэлдэх хүмүүс нь байгаа. Гэмт хэрэгтнүүд нь байгаа. Аль ч улсад ямар ч соёлтой улсад муу хүмүүс нь тэр ядуу амьдардаг хүмүүс нь байж л байгаа. Гэхдээ тэд нь цөөхөө байдаг. Тэр юм бас юм тэнэг хүмүүс нь ч байгаа. Европт бол тэр нэг 10-аас сэтгэдэггүй. Америкт 18%. Япон Солонгост байгаа. Азууд тэрний судалгааг нь бол харж байгаагүй. Германд бол 10-аас дээш хувь ингээд тэнэгдүү болоод ирэх юм бол энэ харангаа аюул гэж үздэг. Тийм учраас иргэний боловсрол гэдэг юм Германд хөгжүүлдэг. Ийм учиртай байгаа маа. За тэгээд асуулт болох юм. Яа гэдэг. За тэмээ гэхээр гахаа гэдвэ. Норвегийн сангийн жишгээр гэж байна. Баабрасаа сураа юу мушглыг нь бодвол энэ манай баялагын сан Норвегийн баялагын сан шиг болчихсон гэж бодоод байгаа юм шүү. За тэрний доор нь болохоор нэг хүн баялагын сан гэж чарлаад л байдаг. Та бүхэн бэлэн мөнгө тараадаг сан гэдгийг сан юугаар төгсгийг билээхэн жишээн дээр л харцгал даа гэсэн байна. Тэгээ Норвегийн баялагын сан гэж юу гэдэг вэ? Эсвэл манай энэ мөнгө тараагаад байгаа баялагын сан гэж юу гэдэг вэ? Ойлгож ирэх. Норвегийн баялагын сан гэдэг нь энэ би түрүү хэлчихлээ шүү дээ. Энэ зүгээр бусад салбараа ингээд эзэлд оруулахын тулд гадна хадгалаад эргэлдчихэд тэр мөнгө нь өсчихэд сангийн тухай ойлголохоос ард түмнөр ухааж иддэг тийм сан бол энэ хорвоо ертөнцийн байхгүй байдгийн Венесуэл тийм сан байж байгаа дампуурсан. Тэгээ Венесуэл улс дампуурсан түүх байна. Тийм юм байна. За ууч асуулт алга. Одоо энэ манай байгууллагад оюун эрдэнэ ерхий сайдын байгууллагад бас чинь 5 дахь удаагийн сан юм билээ шүү дээ манай тийм ээ. Тэр энэ ирээдүйн хөгжлийн сан гэж байсан байхгүй юу? Тэр бол ирээдүйдээ хадгалах мөнгө буюу 1 их 80 төгрөг байсан байхгүй юу? 2023 онд ирээдүйн хөгжлийн санг татан буулгаад байсан мөнгөөр нь төсвийнхээ алдагдлыг нөхцөө. Уул нь бол тэр 13 оноос эхлээд хадгалагдсан мөнгө байхгүй юу? 10 жилийн дотор 1 их 80 төгрөгийг нөгөө ирээдүйн хөгжлийн сан гэдэг хадгалчихгүй юу?
эргэлтэнд оруулах гэсэн сан баггүй. Тэгсэн чинь тэрийг оюутны засгийн газар татан буулгаад тэр мөнгөний аваад ицсэн. Нэг их 80 гаруй төгрөг. Зүгээр яг тэ ингээд та нар зүгээр Венесуэл гэдэг улсыг л хайгаад үз. Венесуэлийн баялагын сан юу улсыг Венесуэл гэж хайгаад үз. Аргентин урд нь ямар байсан Аргентиныг хайгаад үз. Тэгээ тийм сан гэж нэг юм нэрлэхээр юу болдгийг бүгд мэдж байгаа шүү дээ. Тэгэл бүгдөө хувааж идээд 100 мянган төгрөгөөр баашээ суулгаад хөгжөөд гоё болцуулсан цаа хаана хаагаад үз. Ер нь төр нь оролцоод бизнес хийгээд цэнгэлийн манлаад хөгжсөн улс орн байдаг юм уу хаагаад үзэлтэй. Яагаад энэ хятадын коммунистууд өнөөдөр хувийн хвшилтээр суулгаад байгаа юм? Яагаад тэр коммунист Вьетнам хувийн хвшилтээр суулаа хувийн хвшил рүүгээ бизнесээ олгоод Гадаадын хөрөнгө оруулалт тийм ээ. Тэгээ чи яагаад гадны хөрөнгө оруулалтыг татаад байгаа коммунистууд? Жишээ нь хятад чинь гадны хөрөнгө оруулалт дээр боссон шүү. Тэр Америкийн тэр Европын хөрөнгө оруулалт дээр боссон шүү. Одоо ч гадны хөрөнгө оруулалтуудыг уриалж та хамгийн батрын хамгийн таатай орчинд бүрдүүлж хүрээдэргээл. Энэ орсуучин дайн тулаантайсан Путин чи гадны хөрөнгө оруулалтуудыг л хүрээдэргээд байгаа юм. Эдийн засгийн форум хийгээл манад хүрээдрээ манад ховор элемент чинь байна гэж сая хүртэл орилоо үсттэй. Тэр юуны Зеленский Трамп хоёр тэр юуны Украины ховор элемент дээр хамтарч ажиллана гэсэн чинь манаадсан байгаа манад хүрээдэр гэдэг. Гүн гадна хөрөнгө оруулалт татаад байгаа үсттэй. Тэг мөнх баясгалан шиг